Залуу үеийн эх орон сэтгэлгээ төлөвшүүлэн төр улсын эрхлэн дээдлэх эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлага ухамсарлан чин шударгаар амьдрах түүх соёлоор бахархах гээд олон эрх хүмүүсийг төлөвшүүлэх зорилго бүхий Монгол улсын иргэний андгаа өргөх ёслолын үйл ажиллагаа эхлээд бэлэн боллоо. Та бүхэн маань удахгүй их амьдралын их талаад гарч оюутан болно удахгүй. За мөн улс эх орныхоо хөгжил засаглалд хувь нэмэр оруулна. Тэхийн тулд та бүхэн маань сайн мэргэжил эзэмших ёстой. Сайн мэргэжил гэдэг нь юу вэ гэхээр бусдын сонгосон биш. Ээж аавын чинь сонгосон биш. Найз нөхдөө нийгмээ дуурайж авсан биш. Яг өөрийнхөө хувийнхаа тэр сонирхдаг өөрийгөө тодорхойлж болсон тэр мэргэжилч. Өөрөөр хэлбэл та нарын сонирхдаг тэр хобби чинь та нарын хамгийн сайн мэргэжил болно шүү. Тэгэхээр өөрсдийгөө сайн тань мэдэрээ. Монгол улсын иргэн хэмээх эрхэм хүндэт нэрийг албан ёсоор баталгаажуулж эх орныхоо өмнө андгаа өргөх гэж байна миний бяцхан дүүнэр. Энэ мөч бол зөвхөн ёслоо төмөрөх ёслол төдий биш. Харин Монголын түүхэн уламжлаа хүндэтгэн мишрэх хүний хөгжил төлөвшлөн зөв байх, боловсрол мэдлэгийн үн цэнийг ур чадвартайгаа хослуулан улс эх орныхоо ирээдүгээ бүтээх иргэн болж байгаагаа тангаргалан андгаалж байгаа төвд дурсалт мөч та бүхэнд өнөөдөр ирж байна. Та бүхэн 16 жилийн тэртээ дуу хадаан эцэг эхтэй баяр баясгал авчирсан ийм одоо аж аргалыг авчирсан байсан. Тэр үе төрсний гэрчлэгийг та бүхэнд өгч ирсэн. Одоо та бүхэн 16 нас хүрлээ. Энэ ямар учиртай байггүй нас биений хувьд та бүхэн эрх зүйн чадамжтай болж байгаа, сэтгүүн хувьд бүрэн хангаж байгаа ийм иргэн болж байна гэж ойлгох хэрэгтэй болж байна. За би тэгээд зүгээр Монгол гэсэн ганц сайхан шүлгийг уншичаа. Оосрон нүггүй оршлонгийн амглан айшийг номготгож ороо усгаа тавилангаас од шүүрсэн Монгол минь дээд сайцлаж дэлхий амгалсан их хөв заяа дэл түлгэн хагсааж дэрүүн давх уудам нутаг минь ээ. Та бүхэн суудлаасаа босож ширээн дээр тавигдсан байгаа Монгол улсын иргэний андгаан үгийг хоёр сурагч нэг мөр мөрөөр нь уншсны дараа даган уншноо. Та бүхэндээ баярлалаа. Хоёр сурагч урьж байна. Эртний их түүхт их Монгол улсын ирээдүй хойч Монгол улсын иргэн бий. Төрийн минь сүлд өшөөг цугласан гэр бүл ах эгч та бүхэндээ энэ өдрийн амар амгалан ирье. Иргэн болно гэдэг нь зөвхөн нэр төртэй зүйл биш. Эх орноо хайрлах, нийгэмдээ хувь нэмэр оруулах, хуульчмараас сахин хамгаалах зэрэг эрхэм үүрэг бидэнд ирлээ. Найзуудтай хандаж хэлэхэд мэдлэг бол хамгийн хүчирхэг зэвсэг. Зорилго бол түүний найдвартай зам нь болдог юм шүү. Ийм гоё насандаа ирсэн та нартаа амжилт хүсье. Баярлалаа та бүхэндээ. Энэ өдөр та бүхэнд хизээч мартагдшгүй сайхан дурсамжийг үлдээсэн гэдэгт бид бүхэн эргэлзэхгүй байна.